Мэргэжил сонгохдоо юуг анхаарах вэ гэсэн асуултыг нэгэн захиалагч маань асуусан байна. Тэгээд надтай уцаар холбогдож ярилцъя гэдээсэн. Тэгээ өчигдөр орой бид хоёр ярилцах боломжтой байсан учраас тэр ярилцлагаа та бүхэндээ хүргье. Бичлэгээ дуустал үзээрэй. Тэгэхээр яг тийм компаниудын бас өдөр тутмын ажил нь ямар байна гэдгийг бас судлаад үзэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор одоо ингээл харж байгаа. За би нийгмийн ажилтан болмоор байна гэд тэгдэг. Гэтэл чи яг нийгмийн ажилтны өдөр тутамдаа ямар ажил хийдэг гэдгийг чи мэдэх үү? Сайн мэдгүй. Тэгээд ингээд сургууль руу хамсаад За ингээд залгая. Дугаараа оруулаад тавья. Тэгэхээр гол нь уцаа авна хаа гэж найдаа. За одоо ингээд спикер дээр тавьчих. За. Жаахан парж гинжин тэгтээ гадах. За. Уцаа аваасаа тийм ээ. Ямар ч гэсэн надтай холбогдъё гэд. Байна. Наманаа. тийм ээ. 50-аас 50 байна. За сайн байна уу? Холбогдъё ярих гэж тэгжсэн би яг ярих боломжтой байж таараад тэгээд залгаж ийн л да. За чи ямар одоо зүйл асуух гэсэн тэрийг сонсъё. Таны ингээд Facebook-оор тэгээд таны бичсэн нэг гэлүүдийг хараад нэрэж сонголтоор байсан. За. Миний нэг үзээрэй гэсэн бичлэгийг үзсэн үү? Амжаагүй. За. За тэгээд мэргэжил сонгох талаар ерөнхийдөө бол нэг 4 зүйлийг яг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт чи юунд дуртай вэ? Би ингээд нэг хичээлээр ингээд конкурсд сайшлаад ингээд явъя гэж бодсон. За нийгмийн тэгээд нийгмийн хуваар амар баг гэдэг. За. Тэгээ нийгмийн салбар руу нийгмээр ингээд орох юм бол ямар мэргэжлүүд байна гэсэн үг үү? Харин нийгмийн ажилтан гэдэг мэргэжлүүд гэдэг хүмүүс амар баг гэдэг. Тэгээд эрэлтгүй мэргэжлээ. За. Одоо тэгэхээр би чамд болохоор нэг зөвлөгөө өгөх гэдэг шүү дээ, тий? Яг эхлээд хараа чи судалгаа хийх хэрэгтэй л дээ. Эхлээд нэгдүгээрт шүү дээ, тий? Чи өөрийнхөө яг дуртай зүйл бүр ингээд өдөр болгон хийх одоо дуртай бүр чин сэтгэлээсээ таашаал авдаг зүйлсээ ерөнхийдөө бодцоо өдөр тутамдаа заавал ажил мэргэжил гэхгүйгээр тэрийгээ ингээд чагсаагаад бич. Тэгээ хоёрдугаарт юу хийх вэ гэхээр одоо нийгэмд хэрэгтэй гэд чиний саяны хэлж байгаа тэр эрэлттэй мэргэжил гэд эрэлтгүй мэргэжил гэд ярьж штэ тий. Тэгэхээр одоо жишээлбэл за магадгүй олон жилийн өмнө хин нэгэн хүн ингээд би автобусны кондуктор болмоор байна гэдэг ч юм уу тий. Би тасалбар түгээгч болмоор байна гэсэн мөрөөдөлтөй байсан байж болно шүү дээ тий. Гэтэл өнөөдөр тийм тасалбар түгээдэг хүн автобусанд бол байдаггүй. Тэр ажил бол аль хэдийн байхгүй болчихсон. Бид цахим картаа уншуулад машиныг баярлаа гэж хэлээл төлбөрийг аваад тэгээ явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр эрэлттэй эрэлтгүй мэргэжил гэдгийг чи үзэж байхдаа 12 цаг имэн гэдэг Монголын статистикийн вебсайтаас бас мэдээлэл харж болно. Тэгээд засгийн газраас чам цаас үзэг байна уу? За би тэгтээ энийг бичлэг болгоод тавьчихна л та. Тэгэхээр чи эргээгээд энийг үзэж болно гэсэн үг. Гэхдээ ер нь хараа яг дотоод судалгаа буюу чи өөрийнхөө яг чин хүслийг одоо өөрийнхөө мөрөөдлөг бас чагсааж бичиж байгаа штэ дуртай зүйлээ мөрөөдлөө бичиж байгаа. Тэгэнгүүтээ хоёрт нь юу хийх вэ гэхээр
нөгөө эрэлттэй мэрэгжил байна уугүй юу гэдгийг чи мэдхийн тулд нөгөө Монгол улсын яг засгийн газраас гаргасан тэргүүлэх чиглэлийн мэрэгжлүүд гээд нэг 20-од мэрэгжил байснуудаа нэг чагсаалт ерөнхийдөө гардгийн. Тэгээд нөгөө тийм Монгол улсын хөгжлийн хөтөлбөр гэдэг чиглэлүүдээ ерөнхийдөө нэг тийм бас нэг юу хэлээ дээ 2020 Монгол улсын хүний хөгжил гэдэг нэг тийм юм байгаа. Нэг тиймэрхүү төрлийн нөгөө ирээдүйн хитэн төлөвийг судалсан тийм бичиг баримтуудыг одоо засгийн газрын мэдээнээс юм уу тийм газруудаас олж ав тэрийг унш. Тэгээд тэрнийхэн дагуу чи мэрэгжлээ сонгох тэр одоо 2 дахь чиглэл гарч ирж штэ. Тэгэхгүй болохоор чи зөвхөн мөрөөдлөө дагаа явцдаг нөгөө чиний хэлдгээр эрэлттэй мэрэгжил, эрэлтгүй мэрэгжил гэж бас байж болно штэ тий. Тэгэхээр энэ 2 дахь одоо бодож үзэх зүйл чинь болохоор тэр байна. Тэгэхээр нөгөө зөвхөн бас нөгөө статистикийн өнгөрсөн жилүүдийн гэхгүйгээр ирээдүйн хитэн төлөвийн бас нэг мэдээллийг нөгөө гоё гайгүй сайн ирээдүйн чиг хадлагын мэдээллийг өгдөг нэг юу гэхээр World Economic Forum гэдэг нөгөө Facebook дээр нүүр нам дээр нэг тийм хуудас байгаа. Дэлхийн эдийн засгийн одоо чуулган гэдэг. Гэхдээ энэ англиар ихэнх бичлэгүүд нь явдгийн. Тэгээд тэрэн дээр ямар бичлэгүүд явж байна гэхээр нөгөө дэлхийн эдийн засаг хаашаа чиглэж гин 2050 он гэхэд ямар одоо байдалтай байх вэ гэдэг ч юм уу те. Тиймэрхүү төрлийн одоо зүйлсүүдийг одоо яадаг гэж байгаа. Одоо бичлэгүүд явуулаад оруултын. Тэндээс их гоё мэдээлэл авдаг байхгүй юу? Аль болох шин соргог мэдээллийг өөрөө бас мэдчихэж чи ирээдүйн чиг хандлага хаашаа явж нэгдгийг бол мэднэ гэсэн үг. За одоо тэгэхээр нэгдүгээр болохоор чи өөрийнхөө мөрөөдөл дуртай зүйлийг үзлээ. Хоёрдугаар болохоор одоо нөгөө Монгол улсын статистикийг үзээд тэгээд бас дээрэс нь одоо Монгол улсын хитэн төлөвийн нөгөө сонгосон мэрэгжлүүд гэж байгаа тэднийг нь бас харчих та ямар төрлийн чиглэлүүд вэ гэд. Тэгээд нөгөө яг гуравт нь болохоор штэ ингээд нөгөө одоо чиний нийгмийн салбарт ингээд орё гэжэтэл нөгөө тэр одоо дундаж цалин нь хэд вэ гэдгийг бас бодож үз заяа. Тэгээд нөгөө 12 цэг эмэн дээр нөгөө дундаж цалингийн хэмжээнүүдийг ерөнхийдөө ингээ оруулсан байлээ өнгөрсөн хэдэн жилийн байдлаар. Тэгэхээр чи мэдээж нөгөө хүн юм чинь тэгэл ажил амьдрал бас гайгүй хангалуун амьдрна гэж бодож байгаа бол чи ер нь гайгүй цалинтай ажилд ормоор байгаа мó одоо тий ер нь аль чиглэл рүү н орвол бас гайгүй байна гэдгийг бас бодоод үзчих хэрэгтэй. Гэхдээ яг үнэндээ өндөр цалинтай байсан ч гэсэн хэрвээ чиний дургу зүйл байх юм бол хичнээн өндөр цалин амлсан ч ерөөсөө чи бол аз жаргалыг бол мэдрэхгүй гэсэн үг байхгүй. Тийм учраас энэ мөрөөдөл гэдэг дуртай зүйл гэдгээ оруулаарай гэдэг чинь бол тэнд явж байгаа байхгүй. Тэгээд за 1 2 3 дөрөвт нь болохоор яг мэрэгшиж болохоор зүйл гэдэл тэгжил байна л да. Бас нарийн мэрэгжлийн чиглэлийн юм байх юм бол бас гайгүй дайжгүй. Одоо жишээлбэл нөгөө засгийн газрын тэр тэргүүлэх чиглэлийн мэрэгжлүүд байна гэж штэ тий. Одоо жишээлбэл магадгүй нарийн инженерийн ажил байлаа гэж бодъё л да. Нано технологийн инженерийн мэрэгжил гэд бичсэн байлаа гэж бодъё тий. Тэгэх юм бол заавал тэр инженер гэлтгүүгээр нано технологитой холбоотой одоо ямар салбар байж болох уу те тэрийг олж мэд. Одоо жишээлбэл тийм нано технологиг сонирхож байгаа бол Монголд одоо тий нано технологийн одоо бүтээгдэхүүн гаргаад явж байгаа нэг компани бол байгааг би бол мэдчихээн. Нөгөө ингээд даун дээр ингээд юм шүршингүүт ус нь ингээд норохгүй даун дээрээс нь ус нь ингээ бөмбөрөөд унцдаг тийм нано цацлаг хийснийг тийм Монгол компани байгаа. Тэгэхээр нөгөө яг тийм компаниудын бас өдөр тутмын ажил нь ямар байна гэдгийг бас судлаад үзэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор одоо ингээл харж байгаа за би нийгмийн ажилтан болмоор байна гэд тэгдэг. Гэтэл чи яг нийгмийн ажилтны өдөр тутамдаа ямар ажил хийдэг гэдгийг чи мэдэх үү? Сайн мэдгүй. Тэгээд нэг сургууль руу хамсаад. Сургууль руугаа хандсан юм уу те? Сургуулийн нэг одоо сургуулийн хичээл ангийн зөвлөх гэсэн үг үү? Сэтгэл зүйч гэсэн үг үү?
Тэгвэл ерөнхийдөө бол нөгөө бас наа чин бас хүний хэрэгцээтэй мэдээлэл болж байгаа л та. Яагаад вэ гэхээр орчин үеийн мэдээллийн технологи одоо нийгмийн сүлжээ хөгжих тусам ерөнхийдөө бас хүмүүсийн сэтгэл готролд автах, бусдыг өөртөөгөө жишээж юу одоо 10 жилийн хүүхдүүд бас сэтгэл готролд орох эсвэл бол яаж одоо хэцүү үеийг давах талаар бас сайн мэдээлэл байхгүй байгаа. Тэгээд найз нөхдөөсөө буруу мэдээлэл авах ч юм уу. Тийм бас нэг эмзэг сэдв бас мөн л дөө эмзэг хэсэг бол мөн. Гэхдээ чи яг тэ олон талаас нь одоо буур суурьтай бодож агаад тэгээд мэрэгжлээ сонгоорой гэж зөвлөе. Тэгээд гол нь олон талаас нь одоо зөвлөд ах эгчтэйгээ бас хамаатан садныхаа бас өөрийнхөө те ах эгчээсээ бас ярилцаж үзээрэй. Яагаад вэ гэхээр ах эгчнэр чинь бас чиний зан төлөвийг бас яг сайн мэдж байгаа тийм. Чамайг өдөр тутамдаа бас яг ямар хүн бэ гэдгийг мэдж байгаа учраас дээрэс нь тэд нар бас илүү амьдралын туршлагатай учраас чамд яг харилцан хараад бүр одоо надаас илүү бүр гоё зөвлөгөө өгөх боломжтой гэж магадгүй шүү за. Энэ нөгөө сургалтын суугаад мэрэгжил сургалтын суугаад ингээд нөгөө мэрэгжлийн үнэмшилтэй болно энэ нөгөө 4 жил сурснаас илүү шалтгаалгүй. Илүү байж болно. Одоо жишээлбэл одоо ярил л та тий. Мэргэжлийн үнэлэхээр үйлдвэрлэлийн хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр жишээлбэл сураад одоо гой хүнсний үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс байна. Эсвэл юу вэ? Гагнуурчны мэргэжлэр сураад одоо энэ уурхаад яг нөгөө нарийн мэргэжлийн гагнуурыг хийгээд тэгээд гайгүй сайхан амьдралтай явж байгаа хүмүүсийн гол нь хараа эрэлттэй хэрэг одоо хүнд хэрэгтэй юм хийх хэрэгтэй чинь одоо тэр ахгүй юу. Хин нэгэн хүн чиний хөдөлмөрийг үнэлээд төлбөр төлөх боломжтой зүйл байх хэрэгтэй гэсэн үг. Одоо нөгөө ингээд сэтгэлийн багштай юм эрэлттэй мөрөж юм шүү дээ. Тэгээд тэр нөгөө багшийн дамжаа мэдээ тийм сургалтын суух тэгээд 4 жил сурах хоёрын нөгөө сургалтын суучаад мэрэгчлээ үнэмшилтэй болоод ажлын байртай болох. За би яг наатахынд чинь бол би яг хариулж болж чадахгүй юм байна. Гэхдээ би чамайг өөрөө сайн судал гэж хэлнэ. Гэхдээ хараа яг ажлын байр өнөөдөр Монгол дутагдaltaй байгаа юу гэдэг нь бол дутагдaltaй байгаа. Гэхдээ цалин одоо нөгөө нэг одоо мэдээжээр чи их сургуулаас төгссөн бакалаврын зэрэгтэй хүнтэй мэргэжлийн үнэлгээтэй хүн ингээд юу өрсөлдөх болж штэ. Тэгэхээр чи өөрийгөө тэднэртэй эм тэмцүү байх чадaltaй гэдгийг харуулах хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээлбэл сайн дураараа ах дүүнэрийн хүүхдүүдийг хардаг байлаа гэхэд чи одоо ажлын ярилцлаганд орохдоо тий хүн болгоо ингээ ажлын ярилцлаганд орж байхдаа чи туслах багшаар магадгүй ороод тий ажлын ярилцлаганд орохдоо ингэж болно шүү дээ. Одоо ах дүүнэрийн хүүхдүүдийг хөгжүүлж одоо өсгөж байхдаа яаж ямар аргыг хэрэгжижсэн мэргэжлийн сургалтанд суусныхаа дараа бүр өвшөө ямар одоо дүүнэрээ хүмүүжүүлэх арга нь сайжирсан гэдэг ч юм уу те. Гол нь ингээд яг мэргэжлээ хэрвээ зөв сонгочих юм бол дараагийнхаа ажлын байранд орохдоо яаж ажлын ярилцлаганд өгөх вэ? Яаж одоо ажлынхаа одоо нэг албан тушаалаас дээшээ ахаад явах уу гэдэг яаж ажиллаа амьдралаа сайжруулах уу гэдэг тэр чинь дараагийн одоо юмнууд болно гэсэн үг л дээ. Би өөрөө болохоор бизнес удирдлагын чиглэлээр төгссөн. Тий, бизнес удирдлагаар. Гэхдээ би өөрөө ингээд хүмүүст туслах дуртай. Өөрийнхөө мэддэг чаддаг бүхнийг ингээд хүмүүстэй хуваалцаад тэгээд одоо би өөрөө бас их тэтгэлэг авч ирсэн л та. Одоо тэтгэлэг авч ирсэн хүмүүс надад маш их тусалж ирсэн. Би ч гэсэн бас адилхан одоо хүмүүс туслаад ирээдүйд бас гоё тэтгэлэгч гэсэн хүнд өгөх юм сайн гэж мөрөөддгийн. Тэгээ ямар ч гэсэн өнөөдөр ингээд чамтай ярилцсантай бас баяртай. Тэгээ холбоотой байгаарай. Тийм. Би баян урах байхгүй юу? За. Тэгээд нөгөө энэ хуваар бол баян урах баг юм. Тийм үү. Тэгээд ингээд эсвэл ингээд конкурс
конкурсд 4 жил сурснаас зүгээр ажил хийгээд явсан болохоор илүү үгүй. Яг хөө сурж тэр бол чиний өөрийн чинь яг амьдралын яг зорилго болж юм л да тий. Чи сурахад бол хизээч оройтхгүй гэдэг. Гэхдээ чи нөгөө ажил хийгээд явах юм бол те би чамд юу зөвлөх вэ гэхээр өөрийнхөө мөрөөдлийн мэрэгжлийн дагуу ажлыг хийж яваарай гэж байна. Одоо чи цэцэрлэгийн багш болъё гэж бодож байгаа бол яг хуу одоохондоо мэрэгжлийн үнэлэх аваад цэцэрлэгийн багшаар сурж агаад тэгтээ дараа нь чи заавал ч эргээд мэрэгжил дэвших ажил одоо сургалтанд суух шаардлагатай юугүй юу гэдгээ яг ажил дээр гарсныхаа дараа мэдэх бах. Гэхдээ нөгөө нэг одоо жишээлбэл чи мөрөөдлийнхаа чиглэлийг бариагүй зүгээр нэг хааны газар тогоочийн ажил хийгээл тэгэл зөвхөн хоол хийгээл ингээл байгаад ах юм бол магадгүй те чамд хичнээн их мөнгө төгрөг хичнээн их цалинтай байсан ч гэсэн чиний мөрөөдлийн одоо ажил биш болохоор бас тийм гоё санагдахгүй ч байж магадгүй. Тэгээд чи эргээгээд цэцэрлэгийн багшийн одоо нэг боловсролын багш болохоор одоо боловсролын их сургууль 4 жил бакалавраар одоо мөнгөтэй болчиход сургуульд сурья гэхэд бас жоохон цаг хугацаа алдсан байх бахах. Тэгтээ нөгөө чиний ажилсан туршлага чинь бас хэрвээ чиний яг нөгөө их сургууль сурах гэж байгаа онолтой тэнцэж явах юм бол бас илүү амрах. Одоо тэгтээ гол нь хараа чи өөрөө тэрийгэ хийж ижил мэднэ. Хийхгүйгээр ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Нэг оролдоод үзэх хэрэгтэй. Би тэгж л хэлье. За ямар ч байсан жоохон тусалсан уу? За тэгээд ямар ч байсан амжилт тэгээд өөрөө халбагдах асуух юм байвал ягаараа би бичлэгүүдээ одоо YouTube дээр оруулдаг байхгүй юу? Өөрөө би бүтэн бичлэг хийгээд тэрийг тэгээд дараа нь үзэж байгаарай. За сайхан амраарай. За баяртай. Тэгэхээр хүн болгон өөрийн гэсэн хүсэл, сонирхол, амьдралын нөхцөл байдал хаана байна, юу сонирхдог, өөрөө ямар чиглэл рүү явахыг хүсэж байна гэх мэтчлэн маш олон зүйлсүүд байдаг. Тэгээд ямар ч байсан би энэ охинд намуунада өөрийнхөө зөвлөгөөг хүргэж чадсан бахаа гэж найдаж чинь тэгээд намуунад амжилт хүсье. Хэрвээ та бүхэнд ч гэсэн асуулт байх юм бол миний инстаграмаар эсвэл фэйсбүүкээр 50-аас гээд холбогдоод өөрийнхөө асуух асуултуудаа асууж өгч болно. Би одоохондоо бол зөвлөгөөнүүд өгнөгөө өгж байгаа. Гэхдээ удахгүй одоо төлбөртэй зөвлөгөөнүүд өгж эхлэх учраас та бүхэн хэрвээ асуух зүйлсүүд байгаа бол холбогдож байгаарэ гэж хүсэх байна. За 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай. Миний сувгийг subscribe улаан тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.